Энэ 12-оос 16 онд энэ үнэ тогтворжуулах дэд хөдөлмөргээд жаал мөнгө гаргасал да. Тэгээд тухайн үед одоо нэлээд хэдэн арилжааны банкудаар дамжуулаад энэ шатхуун импортлдог 14 аж ахуй нэгжиж оролцож байсан санагдаад байх юм. Тэгээд одоо зээлийн хүү бол их бага 3 хэд байла 8% хүүтэй ийм одоо мөнгө өгсөө. За тэгээд энэ бас тодорхой үр дүн гаргах нь бол гарсан байх гэж ингэж бодож байгаа. А гэхдээ бол ерөнхийдөө одоо энэ шатхуун импортлдог энэ компаниуд маань бол одоо бас хоорондоо өгсөн хувилдаг нэлээд одоо тийм монопол хэрэгтэй байдаг. Тэгээд тэр нь одоо сүүлийн хэд хоногт одоо ямархуу хэмжээнд энэ улс орныг засаг төртөө нь одоо баймилж байгааг бол бид харлаа шүү дээ. Энийг одоо хамгийн их мэдж байгаа улсууд бол бид байгаа юм. Яагаад гэвэл хариугаа нэг жижиг балга бензинээр явдаг машинтай. Тэгээд энэ шатхуун одоо дүгэх газар нь очиод одоо очир дугаарт нь зогсоод тэгээд нэг жоохон бензин хийлгэж аваад ингээл нэг юм хөл дүүжлээл байгаа юм л да. Тэгэхээр би дөрөв хэлээд байгаа энэ утас энэ бензин шатхуун гэдэг бол хэн том машин унж байна, бага машин унж байна уу, эсвэл одоо энэ эртний Nokia барьж гэнэ үү, орчин үеийн одоо нөгөө C8 юу үлээ тийм утас барьж гэнэ үү, тэрнээс үл хамааран тасралтгүй л одоо нэг хэрэгцээ хангаад байх шаардлага байна. Тийм учраас энэ чинь нийтээр бид нар ийм бохиндолтой байдалд нийгэм тэр чигээр одоо донсоллоо шүү дээ. Тэгэхээр ийм байдалд хүрэхгүйгээр асуудлыг шийдэх болцоо бол байсан. Би тухайлах юм бол одоо 1 сарын 4-5-ны улсын хурлын чуулган дээр энэ асуудлыг тавьсан. Энэ татвартай холбоотой юм эргэж анхаарч үзээч. Энэ шатхууны чинь үнэ өсөж байгаа энэ байдалд анхаарал хандуулаач гэж тавьсан. Одоо түүнээс хойш бараг 20 гаруй 3-7 хоног болж байгаа л одоо засгийн газар энэ асуудлуудыг ярьж байгаа юм байна. Сая 2 төрлийн бензин шатхууны онцгой албан татварыг тэгэлж байгаа юм байна. А гэтэл бол энэ гадуур устаа очир дугаартай асуудалч бас илааршаагүй хэвэндээ ороогүй л ийм л байдалтай байгаа шүү. Тэрийг одоо энэ хариуцсан улсууд нь шударга өрсөлдөөний улсууд ирсэн юм байна. Холбогдох албан тушаалтнууд байж байгаа учраас тэрийг хянаж шалгаж жаахан чиг зөвхөн оруулах арга хэмжээ юмнуудаа авч үзээрэй. Тэгэхгүй бол болохгүй байх шүү гэдэг ийм зүйлийг хэлье. За юуны энэ нефт боловсруулах үйлдвэртэй холбоотой юм одоо нэг тогтохгүй бол бидний энэ гаргасан бодлогочнууд байнга одоо эргэж удах юм аа. Би үдээс өмнөх чуулган дээр хэлсэн тэр 5 дугаар станцтай холбоотой цахилгаан станцтай холбоотой асуудал чинь одоо хичнээн эргэж буцаж одоо болцсон гэж ийм сургадуулдаад. Одоо нефт үйлдвэр барих үйлдвэр чинь дарханд гэж ярьж байгаад, борондорт гэж ярьж байгаад, одоо дорнговт гэж ярьж байна. За. Цаг зуусаад хариулах. Үйлдвэртэй холбоотой зандач сайд хариулах. За зандач сайд. Одоо би танд хэлсэн шүү дээ. Одоо би хариулт. За энэ Батэрдэнэг шөнийн асууж байгаа энэ 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А171-46 дугаар дэд хөтөлбөр ахлах тухай Батэрдэнэг шөнөө би таны асуултанд хариулж байна. Энэ үн тогтворжуулах хөтөлбөр гэж энийг батлсан байгаа. Энэ 167 тэрбум төгрөгөөр санхүүгийн үүсмэл хэрэгслэр буюу одоо валютын хилцэл хийж хямдралтай үнээр валют худалдаалах, за хямд хүүтэй 3 хүртэл хувийн хүүтэй 3 жил хүртэл зээл олгож үнийг тогтворжуулах ажлыг 167 тэрбум төгрөгөөр хийж хагаад дисгээ болоод энэ мөнгөн дүнгээ өөрчлөөд Монгол Украинаас нийтдээ чинь бараг 248 тэрбум төгрөг өгсөн байдаг. Ийм их зардлаар үр ашиггүйгээр үн барих бодлого хэрэгжүүлж ирсэн. Энэ дотор нь энэ нефтийн гол компаниуд биш, нефт импортлдог тусгай зөвшөөрөлтөй боловч нефт тогтморлож байгаа компаниуд хүртэл ийм хөнгөлтөө зээл авдаг, валютын ханшны давуу тал үүсгдэг ийм одоо зөрүүтэй зүйлүүч гэсэн гарч ирсэн. Юм үр ашиггүй хөтөлбөрийг хэрэгжүүлж асар их хөртгөр буюу одоо 167 тэрбум төгрөг эхлээд ингээ 248 тэрбум төгрөгөөр үнэ барих бодлогыг хэрэгжүүлж ирсэн юм байлээ. Энэ бол 2012-оос 15 оны хооронд үр ашиггүй ингэж мөнгө үрж нефтийн компаниудыг угжиж нефтийн компаниуд тусаа илүү энэ нэрийн дор бас мөнгө угааж исэн үйл гэж үзэхээс өөр аргагүй. Өнөөдөр бол засгийн газар зүгээр суугаагүй одоо 2017 оны 6 сард гэдэг
4 сард гэдэг чинь таныг одоо бас сайдаар ажиллаж байгаа үед олон улсын валютын сантай энэ татварыг сэргээхээр 7 сард 10 сард сэргээхээр тохирсон байсныг ингэж хойшлуулсаар яваад өнөөдөр гинч санаж байгаа маш нэг сарын 4-5 оноос чи үнийн зөвлөлт хуралдаад үнийг барих асуудлуудыг бүх шатан зохион байгуулад ийм ажлуудыг хийж ирсэн. Энэ дотор хомсдол үүсгэсэн гэдгийг яг зөрчлийн хуультай холбоотой гэж байгаа юм биш. Ийм шуугаан дэгдээгээд ирэхээр чуулган дээр үн өсгөх гэж нэг шуугаан дэгдээгээд ирэхээр дизель түлшигний ялангуяа маш ихээр татаж эхэлсэн. Хэдэн зуун тонноор нь цистернээр нь ингээд шүн цэнгэлсэн станцыг өдөр гэхэд дуусгах байсан учраас өдөр том аврын машин явж шатхан түгээх станцаа цэнгэж болохгүй болсон. Зөрчлийн хуулиар явах юм бол 3,000 төгрөгөөр торгодог. Тэн дээр жоохон цонх гаргаж өгч төр зөвшөөрлөн төр олгодог тийм хуулийн өөрчлөлт хийя л гэсэн саналыг тавьж ярьсан юм байлээ. Тэгвэл өнөөдөр бол цаашдын төлөв байдал бол үнийг бол аль болох чөлөөлөх, өрсөлдөө үнийг чөлөөлөх юм бодлогыг баримтлая. Энэ дотор одоо өнөөдөр Трафигура зэрэг гадаадын ч гэсэн олон компаниуд нефт импортлоод эхэлсэн байна. Ийм учраас нефтийн импортлох өрсөлдөөнийг чөлөөтэй болгоё. Өөрөөсөө нефттэй 2022 онд 100 жилээр 21 онд ч юм уу нефтийн үйлдвэртэй болтлоо. Одоо бол энэ чөлөөт өрсөлдөөнийг илүү дэмжих зарчмаар нефт үйлдвэрлэдэггүй орн бол энэ нефтийн хангамжийг илүү доктортой байдлыг нь хангах юм шаардлагатай юм байна. За өмнө нь бол тэр эрсдлийн сан байгуулах, за нөөц агуулгах барий гээд концессийн гэрэмэрэ байгуулад хөрөнгө мөнгө зарцуулсан асуудал зөндөө байгаа. Бүтэлтэй хэрэгцсэн байхгүй. Нөөц бүрдүүлээс үүдээ өөрөө улс нь алдагдлалд ороод дууссан байт юм билээ. Нөгөө нефтээс үүлд нь үнэтэй авцсан, хямдхан зараад дууссан, улс асар их алдагдлалд оруулсан тохиолдол маш их байна. Тийм учраас энийг бол улсад аль болох алдагдaltaгүй зах зээлийн зарчмаар нь ингээ хөдөлгөж шийдэж байгаа юм л жишг явж байна. Оюун Чимэг